Өнөөдөр та бүхэндээ Японы Токиотын Митака хотод болсон нэгэн бодит хэрэг гунигтай түүхийг ярьж өгье гэж бодлоо. Митака гэдэг газар нь зүгээр нэг хот биш. 18 дугаар зуунаас хойш Японы хамгийн алдартай зохиолч, уран бүтээлчид энэ хотод дурлаж, амьдарч, бүтээлээ төрөвсөөр ирсэн байдаг. Байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй, яг л уран зураг шиг уран сайхны уур амьсгалтай газар. Энд ирсэн хүн бүр ямар нэгэн шинэ урам зориг санаа аваад буцдаг гэдэг. Бас олон алдартай зохиол, кино бүтээлийн үйл явдал яг энэ Митакад өрнөдөг. Дэлхийд алдартай Гибли студийн музей энд байдаг болохоор жуулчид тасралтгүй ирдэг, үргэлж хөл хөдөлгөөнтэй хот юм. Энд 18 настай ахлах ангийн сурагч Сузуки Сая амьдардаг байжээ. Сая өөрөө ч урлагийн авьяастай, гэр бүлэн ч урлаг, уран зохиолын хүмүүс байсан юм. Түүний өвөөгийн өвөө нь Японы алдартай орчин үеийн зураач Такеямацу гэх хүн. Эцэг эх болон бусад хамаатан садан бүгд урлаг, уран зохиол, найруулга зэрэг янз бүрийн салбарт ажилладаг жинхэнэ урлагийн гэр бүл. Саяач гэр бүлийнхээ уран бүтээлийн генийг өвлөж төгөлдөр хуур тоглох, зураг зурхтаа их сайн. Авьяаслаг хүүхэд сурлагч сайн, бага ангиасаа л үргэлж шилдэг сурагчдын тоонд ордог байж. Дээрээс нь гаднах төрхөнч хөөрхөн үзэсгэлэнтэй. 12 настайгаас л авьяастай хүүхдүүдийг шалгаруулдаг продакшнд орж хэд хэдэн кино, телевизийн хүүхдийн дүр тоглож эхэлсэн. Дөнгөж 18 настай хэрнээ од болох замдаа аль хэдийн орсон байлаа. 2011 онд ахлах сургуульд орсон Сая бусад хүүхдүүдийн адил Facebook хэрэглэж эхэлжээ. Найз нөхдөдтэй болж зураг оруулах сонирхолтой пост хийх, чатаар харилцах нь түүнд үнэхээр хөвгчлөлтэй, сонин санагдаж Facebook-д улам дуртай болсон байна. Тэгтэл нэг өдөр Саяад огт танихгүй нэг залуугаас чат иржээ. Залуугийн нэр нь Икенага Чарльз Томас гин. Японд бараг сонсогддоггүй их өвөрмөц нэр байсан болохоор Сая яагаад ийм хачин нэртэй хүн байдаг юм бол гэж сонирхож анхаарлыг нь татсан байна. Икенага өөрийгөө Нидерланд гаралтай гэж танилцуулсан. Түүний зурагч бас сонин содон, өндөр нуруутай, царайлаг, төрхтэй залуу байсан. Одоо Кёто хотын нэгэн их сургуульд сурдаг гэжээ. Икенага өөрийгөө оюутан гэж хэлээд чи ахлах сургуульд сурдаг бидтэй. Хэрвээ англи хэл хичээл дээрээ тусламж хэрэгтэй бол надаас асууж болно шүү гэх мэтээр өөрийгөө хичээлдээ сайн хэл мэддэг гэдгээ гайхуулах маягтай ярьсан. Ингээд тэдний чат үргэлжилсээр улам л дотносож нэг л мэдхэд өдөр бүр холбоо барьдаг болсон байна. Тэгээд Икенага хэсэг чатлсны дараа хоёулаа уулзвал ямар вэ гэж асуусан. Ингээд шинэ жилийн баярын үеэр Токиод анхныхаа болзоог хийхээр тохиролцсон байна. Сая анхны болзоондоо сэтгэл тогтлон очиход тэдний уулзалт маш зугаатай болжээ. Токиогийн хот дундуур хамт зугаалж, гоё хоол идэж, инээж, хөхөрч сайхан өдрийг өнгөрөөжээ. Энэ өдрөөс хойш тэд албан ёсны хосууд болсон. Икенага Саяад үнэхээр сэтгэл алдарсан. Кёто хотод амьдардаг мөртлөө сард нэг удаа Токиогийн чиглэлд хурдны галт тэргээр 2 цаг гаруй явж Саяатай уулздаг байв. Амралтын өдрүүдээр бүр эцэг эхтэй нь уулзаж би итгэл даах найдвартай хүн шүү гэдгээ харуулахыг их хичээдэг байсан. Сая насанд хүрээгүй болохоор гэр бүлд нь сайхан сэтгэгдэл үлдээхийг үргэлж хичээдэг байж. Икенага халамжтай найз залуу байсан юм. Тэднийг хамт байхыг харсан хүмүүр стол жинхэнэ хайраа болсон үнэхээр сайхан хосууд байна гэж боддог байсан. Гэтэл нэг өдөр Икенага гинэт би чамд нэг зүйлийг хэлээгүй байгаа гэж хэлжээ. Анх өөрийгөө Нидерланд гаралтай гэж танилцуулж байсан ч үнэндээ бол Филиппин, Япон гаралтай байснаа үннээр нь хэлсэн байна. Саяад шууд хэлж зүрхлээгүй учраас эхэндээ нууцлж байсандаа инхүү санаан зовжээ. Яагаад Икенага ингэж худал хэлэх болсон юм бол? Үүнд бас их гунигтай хэцүү түүх нүүгдэж байсан. Икенагагийн ээж нь Филиппин хүн Японд ирээд нөхөртэй болж жирэмсэн болсон байна. Гэтэл төрхийнхөө яг өмнө гинэт Манила руу буцчихсан. Тэгээд тэнд хүүгээ төрүүлээд хүүгээ эмээд нь үлдээгээд ганцаараа Япон буцсан байгаа юм. Ингээд хүүг 2 жил эмээ өсгсөн. Эмээ нь би хөгшөрч байна. Энэ хүүхдээ одоо чи авч өсөг гэж байнга охиндоо хэлдэг байжээ. Эцэст нь Икенага 2 настайдаа эцэг эхтэрээ Японд ирж амьдарсан. Гэхдээ амьдрал нь хизээж сайхан байсангүй. Ээж нь шөнийн клубт ажилладаг, гэртээ бараг ирдэггүй,
аав нь өөрийн төрсөн хүүхдээ үзэн яддаг. Өдөр болгон аав ээж нь мөнгө, эмэгтэй хүнтэй холбоотой асуудлаар хэрэлдэж, зодоон, хараал, хүчирхийлэл дунд өсчээ. Эцэст нь Икенага 4 настай байхад нь аав ээж нь салсан. Тэрнээс хойш ээж нь А гэдэг өөр залуутай хамт амьдарч эхэлсэн ч тэр хүн нь эцгээс нь ч доор ажил хийдгүй өдөр болгон Икенагаг чи заван Филиппин гэх мэтээр доромжилж байнга зоддог байжээ. Икенагагийн ээж нь энэ хүнээс салахын тулд олон удаа зогтож байсан ч буцаад гэртээ ирдэг. Энэ байдал нь 3 жил үргэлжилсэн. Дараа нь ээж нь Б гэдэг өөр нэг хүнтэй болжээ. Гэхдээ энэ хүн нь бүрч муу хүн байж. Икенагад ээжтэй нь бэлгийн хацаанд орж байгаа бичлэг үзүүлдэг, үгэнд орохгүй бол зоддог, ээжийг нь ч байнга зоддог. Нэг удаа ээжийнх нь нүрийг хөхниц болтол зодсон. Икенага ээжтэй ээжээ энэ хүнээс салаач гуйж байна гэж уйлаад гуйдаг байсан ч ээж нь хэсэгхэн хугацаанд зүхтааж холдсныхаа дараа дахиад л эргээд тэр хүн дээрээ очичихдаг байжээ. Иймэрхүү аимшигтай хүчирхийлэл доромжлол донд Икенага өссөн тул сургуульд ороод ч сэтгэл санаа нь тогтворгүй, өөрийгөө муу удамтай, муу цустай, муу боловсралтай гэж бодон өөртөө гутардаг болсон. Харин онлайнаар ялангуяа Facebook дээр өөрийгөө хар арьст холимог, гадаад өндөр боловсралтай гэж танилцуулбал Японууд тэр дундаа охтууд түүнийг илүү сонирхдаг байжээ. Тийм болохоор л Икенага өөрийнхөө талаар олон зүйл дээр худлаа ярьж өөр дүр бүтээдэг болсон юм байна. Энэ бүхнээ Саяад нуулгүй ярьж өгсөн. Саяач сэтгэл нь өвдөж гэр бүл чинь чамайг хайрлаагүй бол би хайрлана. Би чамайг хинээс ч илүү хайрлана гэж хэлдэг байжээ. Икенагагийн хувьд Сая л амьдралынх нь цорын ганц бахархал болсон. Сая үзэсгэлэнтэй авьяастай баян айлын охин телевиз кинон тоглодог. Саягийн найз залуу байх нь Икенагагийн хувьд өөртөө итгэх итгэлийнх нь цорын ганц их үзүр болж байжээ. Тэгээд хосуудын харилцаа удаан үргэлжлэхийг Икенага үнэхээр их хүсэж байлаа. Гэхдээ харамсалтай нь энэ харилцаа удаан үргэлжлээгүй. 10 сар үерхсний эцэст 2012 оны 9-р сард Сая Америк руу богино хугацааны солилцооны хөтөлбөрт явж Икенагаг орхиё гэж шийдсэн. Үнэн дээр Саягийн сэтгэл жаахан хүрсэн байж болох юм. Гэтэл Икенага үнийг сонсоод үнэхээр их цочирдсан. Сая л амьдралынх нь ганц бахархал, утга учир байсан болохоор түүнийг алдна гэхээс айж бүх хадгаламжаа цуцалж Америк руу Саягийн байгаа хот руу явж 3 сар тэнд амьдарсан байна. Икенага Саяад би энд хэлний бэлтгэл сурахаар ирсэн юм гэж худлаа хэлсэн ч Сая өмнөх шигээ дулаахан хандаагүй. Саягийн хувьд одоо өөр замаар амьдрах, дахиж нийлэх сонирхолгүй гэдгээ ойлгуулж эхэлсэн байна. Тэгээд удалгүй Икенага бүр сонин ааштай болж эхэлжээ. Би одоо шинэ найз охинтой болсон гэж худлаа хэлдэгч үнэн дээр тэр нь зүгээр л Саягийн анхаарлыг татах гэж хэлж байгаа худал яриа байв. Саяад энэ бүх зүйл маш ойлгомжгүй бүр Америкт араас нь ирчгээд нэг бол гомдлон, нэг бол хардна, заримдаа бүр над дээр буцаад ирээч гэж уйлангуйна. Иймэрхүү байдал нь Саяад улам бүр айдас таагүй мэдрэмж төрүүлж эхэлсэн байлаа. Удалгүй Сая Япон руугаа буцсан ч Икенага түүн рүү байнга чат бичиж залгаж байсан. Нэг өдөр Сая одоо болоо би шинэ найз залуутай болсон. Дахиж надтай холбоо барих хэрэггүй гэж хэлжээ. 18-21 настай залуусын хувьд иймэрхүү гомдол, сэтгэлийн шарах, зөрчил бол ер нь байдаг л зүйл. Гэхдээ Икенага үүндээ дэндүү эмзэг, сэтгцийн хувьд тогтворгүй хандсан нь аажмаар бүр аюултай хэмжээнд хүрч эхэлсэн юм. Тэд хамт байсан үедээ зүгээр л тоглоомоор бэлгийн хацаанд орж байгаа бичлэг хийж байжээ. Харин Икенага энэ бичлэгийг ашиглан Саяг сүрдүүлж эхэлсэн. Чи манайд ирэхгүй бол энэ бичлэгийг олон нийтэд тараана гэж сүрдүүлв. Сая айсандаа эцэг ихтэй хэлэлгүй Икенагагийн гэрт очихоор шийдсэн байна. Гэрт нь очихдоо бүр жигнэмэг авч утсан байдаг. Гэтэл Сая очиход Икенага за одоо би энэ бичлэгийг устгаж байна гэж уцаа харуулж байснаа гинэтгэн Саяг хүчээр барьж авч гарыг нь гавлаж өрөөндөө чирч оруулаад хүчирхийлсэн байна. Сая маш их зочирдож уйлсаар гэрээс гарч гэр бүлдээ болсон бүхнээ хэлжээ. Эцэг эх нь Икенага руу залгаж дахин охин руу минь ойртвол цагдаад өгнө гэж сүрдүүлсэн. Бас цагдаад ч мэдэгдсэн. Тэр цагаас хойш Саяг аюулгүй байдлын үүднээс сургууль руу эцэг эх нь өдөр бүр хөргөж өгдөг болжээ. Японд ийм зүйл бол хүүхдийн эсрэг бэлгийн гэмт хэрэг тооцогдох ёстой ч
Тухайн үед Икенага ямар нэг шийтгэл хариуцлага хүлээлгүй өнгөрсөн бололтой. Икенага Саягаас холдсон ч сэтгцийн хувьд улам хямарч Саягийн фэйсбүүк болон бусад сошиал медиаг байнга шалгаж бараг 10 кг турж өвчнөн сэтэрч шөнө болгон тайван унтаж чадахгүй Саяг мартаж чадахгүй сэтгэл санаагаар маш их доройтож эхэлсэн байна. Сүүлд Сая шинэ найз залуутай болсон зургаа постлсон Икенагагийн уур бухимдлыг дээцэгт нь хүргэж энэ охиныг алж байж л би амарна гэсэн аюултай бодолд автаж хүний амтом эмзэг цэгийн тухай ном судалж хэрхэн амархан алж болох тухайга төлөвлөж эхэлсэн. 2013 оны 9-р сарын сүүлээр тэр Токиод ирж утга худалдаж аван Саягийн гэрийн ойролцоо 5 хоног нуугдаж ажиглаж охин ганцаараа байхыг хүлээж байв. Хүлээж байх хугацаанд Саягийн нууц зураг, хувийн бичлэг зэргийг Америкийн нэг порно сайтуудад байрлуулж Сая болон түүний гэр бүлийг шоконд оруулсан. Сая аимшигтай сүрдүүлэг дарамт дууслаа. Ядаж энэ талаар дахиж санаа зовхгүй боллоо гэж аавдаа хэлсэн байдаг. Харин гэр бүл нь ялангуяа аав нь энэ бүхнийг мэдээд маш их зочирдож сэтгэл нь өвдсөн. Гэтэл удалгүй Икенага бүр аюултай үйлдэл хийжээ. Тэрээр гэрийнх нь 2 давхрын цонхоор орж Саягийн өрөөнд орсон байна. Тэгээд шкафанд нуугдаж Саяг ирэхийг хүлээсэн байлаа. 2013 оны 10 сарын 8-нд Сая гэртээ ганцаараа байхад нь Икенага шкафнаас гинэт гарч ирээд утга гаргаж ирэн Саяг хэд хэдэн удаа хутгалж хүнөөжээ. Үүний дараа Икенага Саягийн амьд тавьж буй дүрсийг уцаараа бичлэх ирсэн. Икенага гэрээс гарч цугтсан ч цагдаа нар 1 цагийн дараа барьсан байна. 2014 оны 8 дугаар сарын шүүх хурлаар Икенага хизээч гимшээгүй би түүнд их хайртай байсан болохоор энэ бүхнийг хийсэн. Үхэж байгаа мөчийг нь видео бичлэгээр авч тэр зовлонг нь би мэдрэхийг хүссэн. Энэ л миний хайр гэх мэт үнэхээр ойлгомжгүй зүйл хэлж байжээ. Түүний үйлдсэн хэргийн төлөө 22 жилийн хорих ял оноосон юм. За ингээд өнөөдрийн бичлэг маань ингээд дуусаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.